Сайн байцгаана уу? Намайг Дэв Олрич гэдэг. Би Мичигааны их сургуулийн бизнесийн сургуулийн профессор байна. Өнөөдөр бид хүний нөөцийн талаар ярилцсан. Хүний нөөцийн хөгжлийн талаар авч үзвэл бид дараах эволюц хөгжлийг харж болох юм. Хүний нөөцийн удирдлага нь 1930-аас 1940 онд эхэлсэн. Анх зөвхөн удирдлагын төвшөнд үйл ажиллагаа явуулдаг байв. Үйл ажиллагааг чиглүүлж зохицуулах хөдөлмөрийн гэрээний нөхцөл тодорхойлох гэх мэтээр. Үүний дараа хүний нөөцөө хөгжүүлэх, зөв удирдах гэсэн чиглэлд ажилладаг болов. Үүнд сургалт, дасгалжуулах мөн ур чадварын уралдаан гэх мэт үйл ажиллагаагаа явуулж байв. Сүүлийн 15 жилд удирдлага хүний хөгжүүлэх хоёр чиглэлийг нийлүүлж стратегийн үйл ажиллагааг хүний нөөцийн удирдлага хариуцах болсон. Байгууллагуудад ирээдүгээр зөв төлөвлөхөд маш сайн хүний нөөцийн удирдлагын ажилтан хэрэгтэй болсон. Харин бидний үзэж байгаагаар хүний нөөцийн удирдлагын дараагийн хөгжлийн шат бол гадагшаа чиглэх явдал юм. Өөрөөр хэлбэл өмнө хүний нөөцийн удирдлага гэдэг нь яг толинд хараад өөрийгөө засаж тодруулах явдал байсан бол одоо толинд ч харна мөн цонхоор ч харна. Гадаа ямар байгааг харж хувцлана гэсэн үг юм шүү дээ. Энэ нь компани гаднаас нь харж судлаад яавал илүү сайжруулж болох вэ гэдэг арга замыг хайж байгаа юм. Тэгэхээр бид үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагч, өрсөлдөгчд нийгэмд тэр чигээрээ мөн засгийн байгууллагад хандсан тэдний байр сууриас өөрсдийгөө дүгнэж, эргээд тэдэнд хандсан сайжруулалт олно гэсэн үг юм. Үүнийг харин яаж нэг дор бүгдийг цогцлоох вэ? Тэгэхээр анх эхэлсэн бүх зүйлсээ зөвхөн гадаад үнэлэмжээр харж эхлэнэ гэсэн үг л дээ. Үүний тулд бид шалгуур үзүүлэлтүүд гэсэн ойлголтыг тогтоох хэрэгтэй. Бид үүнд 10 шалгуур үзүүлэлт одоогоор ерөнхийд нь тавьсан байгаа. Энэ шалгуурлалтуудыг их олон ном нийтлэлд судалгаа интернет материалуудыг оруулсан байгаа. Эхнийх нь хүний нөөцийн удирдлага өөрөө үн цэнтэй байна уу? Хүний нөөцийн удирдлага нь компанид өөрийн үн цэнийг мэдрүүлж байна уу? Хүмүүст хэр өгөөж өгч байна? Хоёрдугаар шалгуур нь хүний нөөцийн удирдлагын хийж буй ажлын агуулга. Дотроо нийгмийн, технологийн, эдийн засгийн, улс төрийн, байгаль орчны болон хүн ам зүйн чиглэлд юу хийж байна? Because if we're going to create value from the outside in, I and HR need to be aware of the context of that work. And Linda's work and our work has begun to define what that context is. Гуравдугаар шалгуур нь хувьцаа эзэмшигчийн дүгнэлтээр тодорхойлогдно. Хувьцаа эзэмшигч нь компани доторч байж болно, гадна ч байж болно. Бидний гадаад хувьцаа эзэмшигч бол хөрөнгө оруулагч нар бөгөөд тэдний үнэлгээ их чухал байдаг. Хүний нөөцийн удирдлагын хувьд удирдлагын шаардлагад нийцсэн ажилд авахаас илүү үйлчлүүлэгчдийн шаардаж буйг хийж чаддаг тийм хүн олох нь үр дүнтэй байдаг. Хувьцаа эзэмшигчийн хүсэл нь ашиг өсөх, нэр хүнд өсөх. Тиймээс гадна талаасаа дүгнэгдэнэ. They're good because the customer gets through the incentive systems the behaviors that satisfies the customer. We don't want to just be the employer of choice. We want to be the employer of choice of employees our customers would choose. That outside-in view. We're now doing work with investors. We are now going to a number of investors. We've done interviews. We've done a large survey. We're doing focus groups. What do investors want from the HR world? And we're trying to figure out that investor perspective. The same could be true of communities. Question one, do I understand HR value creation? Do I understand the context in which my company operates? The country, the industry, social, technological, economical, political. Do I understand and link HR with stakeholders both inside and outside? Then number four. Дөрөвдүгээр шалгуур. Хүний нөөцийн удирдлага гол зүйлдээ зөв төвлөрч байгаа хэсэг. Тавдугаар шалгуур нь дотроо 3 асуулгатай байна. Үүнд 1. Хувь хүний хувьд би компанида хэрэгтэй байж чадаж байна уу? 2. Компанид ашигтай авьяас чадвар надад байна уу? Авьяасаа хөгжүүлнэ гэдэг нь компанид оруулах гол хувь нэмэр юм. 3. Миний чадвар байгууллагад хэр хувь нэмэртэй байна вэ? Үнэлэмж. In fact, some have said you're the chief talent officer, you're not human resources, and HR is all about talent. We believe that talent, this is the individual, this is the organization, is a key factor, but we believe it's limiting. If all we do in HR is build talent, we've missed a key piece.
We also have to build number 6, the right 6 дугаар шалгуур нь багийн ажиллагаа. Хувь хүн бүрийн авьяас чадварыг хэрхэн хослуулж байна вэ? Багийн ажиллагаанд инновац хамтын ажиллагаа бүтээлч байдал, үйлчлэгээний чанар бүтээмж гэх мэт зүйлсийг багаар нь зангидж сурах хэрэгтэй байдаг. Гэхдээ баг болгонд өөр онцлог бий. We have to manage collaboration, we have to manage efficiency, and we can identify what do we need as an organization's identity that allows us to succeed. Энд нэг сонирхолтой баримт дуртахад спортын тэмцээнд дэлхийн аварга болсон багт авьяаслаг тоглогч нэг байлаа гэж бодъё. Тэгвэл тухайн ялалтыг авчрахад багийн тоглолт авьяаслаг тоглогч хоёрын аль нь илүү хувь нэмэр оруулсан бэ гэдгийг эргэн судалбал авьяаслаг тоглогчийн үүрэг 15-аас 20% байдаг. Ихэнх нь уг авьяаслаг тоглогчид боломж олгосон багийн зөв ажиллагаа юм. Тэгэхээр энэ хамтын ажиллагааг зөв удирдах өгөх гол үүрэгтэй хүн нь хүний нөөц юм. Do we have the right talent, competence, commitment, contribution, and do we have the right organization? And the integrator is leadership. Do we have the right leadership? By leadership, we mean not just the individual leader, but leadership deep inside the company. We've just had the privilege with HR Magazine of doing another ebook with Norm Smallwood and I, and we've said leadership has a set of dimensions that we can see. One part of leadership is doing the basics well. We call that the leadership code. Here's the basic things every leader's got to do. It's generic. The other part of leadership is what we call the brand. Do we have differentiated leaders? Do the leaders in our company separate? 7 дугаар шалгуур нь удирдагчийн чадвар. Удирдагчийн чадвар хангалттай сайн байж эдгээр авьяаслаг ажилчдаа зөв холбож өгч байна уу гэдгийг дүгнэж үзэх нь чухал байдаг. Эргээд нэг базъя. Би хүний нөөц гэж бодъё. Тэгвэл компани амжилттай ажиллуулахын тулд юуг мэдэх хэрэгтэй вэ гэхээр нэгдүгээрт би уг компанид үн цэнтэй бодлого явуулж байгаа эсгээ мэдэх. Үүний тулд компани гаднаас нь харах. Who are the customers of HR? And the answer is often the employees. Part right, part wrong. How do I create that value? I understand the context. Хоёрдугаарт үйл ажиллагаагаа ямар чиглэлд түлхүү явуулах вэ? Гуравдугаарт хувьцаа эзэмшигчдэд хэрхэн үнэлэгдэх вэ? As well as my organization and employees. What do I then focus on? When I'm in HR sitting in a strategy meeting, what do I deliver? What do I contribute to that? Дөрөвдүгээрт миний гол анхаарлаа хандуулах талбар эхний ээлжинд яг аль нь байвал дээр байна. Энэ тухай ярихад яг ямар даалгавар аван түүндэл тааруулж гол чиглэлээ гол анхаарлаа хандуулах зүйлээ тодорхойлдог. Жишээ нь Азийн зах зээлд амжилт ол гэвэл эсвэл борлуулалтыг нэмэгдүүл гэвэл эсвэл үндсэн хөрөнгө өсөг гэвэл гэх мэт олон чиглэлд хүний нөөцийн хүн өөрийн үүрэг гол анхаарах зүйлсээ зөв тодорхойлж оролцох ёстой. Гэтэл миний мэдих туршлагаас харахад зарим хүний нөөцүүд гадаад зах зээлд эзлэх эсвэл борлуулалт өсгөх, хөрөнгө борлуулалт өсгөх гэх мэт чиглэлд миний анхаарах зүйл огт биш байна гэд хойш сууж харагддаг. Үнэн дээр бол Малайз, Вьетнам, Филиппин өөр юу ч байдгийн улсуудад салбар нээх үед хүний нөөц хүн заавал оролцсон. Тухайн соёлд албан хаагчаа бэлэн байгаа эсхийг мөн гадны ажилтан компани соёлд сорчирдох эсхийг тухайн орны хүнийг ажилд авах бол компанийнхаа ажиллах зарчмыг яаж суулгах зэрэгт оролцсон. SPX нь би хэрхэн удирдагч вэ гэдгээ заавал үнэлүүлж байх. Хүний нөөцийн удирдлагын баг хэр ажиллаж байна гэдгийг үргэлж дүгнэж байх. Хүний нөөцийн удирдлагын баг зохион байгуулалт нь төвлөрсөн удирдагч төлөвтэй эсвэл багаараа шийдвэр гаргадаг гэж хоёр янз байдаг. Тэгэхээр яг энэ аль загвараар байх вэ гэдэг нь таны эрхэлдэг бизнесээс шалтгаална. Хэрв таны бизнес удирдагч төвтэй бол хүний нөөцийн удирдагч бас тийм байж болно. Харин эсвэргээр бол хүний нөөцийн удирдлага нь эсвэргч байж болно. Энэ хоёрыг холсон бүтцтэйч байж болно. Манай судалгаагаар бүх бизнесүүдийн 20% нь удирдагч төвтэй байдаг. Өөрөөр хэлбэл бизнесийн гол амин судас нь удирдагчийн өөрийнх нь авьяас чадварт байдаг. Жишээ нь
Нэг л бүтээлээ сайн хийдэг нэг хүн эзэн нь бол эсвэл чадварлаг эмч байвал гэх мэт эдгээс хүний нөөцийн удирдлага тийм ч төвөгтэй зүйл биш юм. Компаниудын 10% нь хосолсон бүтцтэй байдаг бол ихэнх нь буюу 65-аас 70% нь санал хураалт, судалгаа, олон үе шаттай удирдлагын шийдвэр гаргах төвшөнд хүний нөөцийн удирдлага нь явагддаг байна. Эдгээрт их олон түвшний хүмүүс хүний нөөцийн удирдлагыг багтдаг. Other businesses like Virgin in India, Tata in the United States, Berkshire Hathaway, they're pure holding companies. That's probably 10%. But somewhere between 65 and 75% of companies have a shared service or a matrix organization. Those are the companies where the HR department finds multiple roles with a common purpose. You there have a center of expertise with great knowledge, the specialist, you have embedded HR people, the generalist, and you have the administrative support. They work together in an integrated way to deliver value. We organize our HR department. P. 8 дугаар шалгуур бол чадваржуулалт. Бид хүмүүсээ дөрвөн чиглэлд чадваржуулах ёстой. Үүнд харилцаа, хандлага, бүтээмж, ур чадвар. Энэ дөрвөн чиглэлд хамт хөгжих ёстой. One bucket of practices is communications, and one is around work, which includes facilities, organization design, managing the workflow. Those practices need to be aligned with the outside customer and investor. They need to be integrated with each other, and they need to be innovative. 9-р шалгуур нь хүмүүсээ зөв сонгосон байх. Яг энэ ажлыг хийж чадах уу? Тухайн ачааллыг даах эсэх. Үйлчлүүлэгчийн шаардаж буг хийж чадах, тийм хүмүүсийг шалгаруулж авч чадсан эсгээд заавал эргэж үнэлж байх ёстой. 10 дугаар шалгуур нь нийт үнэлгээ. Бүх зүйлийг нийлүүлээд дундаж нийт үнэлгээ гаргана. Энэ бол 10 дугаар шалгуур байна. Тэгэхээр хүний нөөцийн удирдлагт ирээдүйд 10 шалгуураар үнэлэгдэх болох нэ. 10 шалгуур бол бид ололт амжилтаа үнэлж дүүнэж чадаж байна уу гэдгээр үнэлэгдэнэ. Зарим хүмүүсийн үнэлэмжээ эхэнд нь тавих дуртай байдаг. Харин би хамгийн сүүлд нь хийж бүтээснийхээ эцэст үнэлэмжээ өгөх дуртай. За, дахин эхнээс нь дүгнэе. Нэгдүгээрт би үндсэнд бий болохын тулд ажиллаж байна уу? Би эцсийн хэрэглэгчдэд сэтгэл ханамж өгөх тал дээр төвлөрч чадсан уу? Хоёрдугаарт би ажлынхаа гол чиглэлийг тодорхойлж агуулга зөв тодорхойлсон уу? Гуравдугаарт би хувьцаа эзэмшигчдийн шаардлагад нийцэж байна уу? And the organization and outside with customers, investors and community. Дөрөвдүгээрт би өөрийн хүчийг зөв төлөвлөж хуваарлаж юу? Тавдугаарт миний авьяас чадвар хангалттай юу? Зургадугаарт би хэр чадварлаг удирдагч вэ? Зөв удирдлагыг багтаа өгч дэмжиж чадаж байна уу? Магадгүй энэ нь хүний нөөцийн багийг ахалж байвал давхар хариуцлага юм. 7-дугаарт хүний нөөцийн удирдлагын багийн зохион байгуулалт зөв байна уу? 8-дугаарт би хүмүүсээ хэр чадахжуулж байна вэ? Инновац нэвтрүүлж байна уу? Хүмүүсээ урамшуулах систем зөв байна уу гэх мэт. 9-дугаарт зөв хүмүүсээ сонгож тэднийг ажиллах зөв тохиромжтой нөхцлөөр нь хангаж уу? Эрүүл мэнд аюулгүй байдалд нь хэр анхаарч байна? 10-дугаарт би ажлаа байн үнэлж дүгнэж явсан уу? Мониторинг хэр их хийгдэж байна вэ? Одоо хамгийн гол агуулга нь миний хийсэн ажил гаднаас ямар үр дүнд хүрсэн. Компаниг амжилттай ажиллахад хэрхэн нөлөөснгийг тодорхойлоход оршин. Эцэст нь дүгнэж хэлэхэд хүний нөөцийн удирдлагын хөгжил чиглэл өмнө дотооддоо явагддаг байсан. Өөрөөр хэлбэл сүүлийн 25 жилд хүний нөөцийн удирдлага хөгжөхдөө компанийнхаа тэр хэсгийн тэр хүмүүсийг хөгжүүл. Эсвэл тим тэмцээн зарлаж тэр юмыг зааж сурах гэсэн чиглэлтэй байсан бол одоо стратегтэй холбож ирээдүйн бодлого төлөвлөлтөө хүний нөөцийн үүрэг их болсон. Явандаа бидний хийсэн ажлын үр дүнг шууд гаднаас нь хардаг төвшөнд хүрэх байх. Үйлчлүүлэгч нарт хүрч буй бараа үйлчилгээний чанар сайн байгаа нь хүний нөөцийн удирдлага маш сайн ажиллаж, маш сайн зааж хэвшүүлсэн нь бас хүмүүсийнхээ ачааллыг тэнцвүүлж бизнесээ зохион байгуулсан нь зөв байна гэж харагдахаар болно. Одоогоор дэлхийн том хүний нөөцийн удирдлагт заадаг институт эдгээр чиглэлийг тодорхойлж байна. Европ, Лондон, Австрали, Латин Америкт нэвтэрч байгаа цаашид
Африкт нэвтэрнэ гэж итгэж байна. Европ, Лондон, Австрали, Латин Америкт нэвтэрч байгаа. Цаашид Аз, Африкт нэвтэрнэ гэж итгэж байна. Бидний хийж буй судалгаа энэ чиглэлийн нийтлэл унших бол www.rbl.net вебсайтаар ороорой. Баярлалаа.